Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө лайвд маань 70 дахь ухамсарын олон улсын мастер ууган жаргалагч маань хүрэлцэн ирсэн. Оролцоход бэлэн болсон байна. Тэгээд урилгыг хүлээж авч оролцохсон маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн бид одоо зорж ирээд маш гоё одоо урайлсгалтайгаар уулзж байгаа да. Одоо баяртай байна. За тэгэхээр хоёулаа таны ойрын сайн сайхнаар өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэдэг үү? Ер нь танаар сайн сайхан юу вэ? Сайхан шинжилсэн үү? Сайхан шинжилсэн. За ер нь их хөдөлгөөнтэй жилээ шүү. Тэгээд саяхан бас Арабын Эмират Дубай хот руу явчаад ирсэн. Яг энэ одоо 70 дахь ухамсарынхаа чиглэлээр маш гүнзгий шатны одоо бас бяцлах одоо бяцлагын төвшөнд дахин дөрвөө, цоо шинээр дахин дөрвөө гүнзгий шатны одоо тэр сургуульд нь одоо ингээд маш одоо гинэтэн мастер багш нартайгаа бяцлагч нартайгаа бас бяцлаа. Яг одоо тэр хоногудад өөрийгөө дотгошоог нь төвлөрүүлэх тэр одоо гүнзгий одоо эрчмийг бас гоё эрчимжүүлээд улам бүр одоо гүнзгийрүүлээд улам бүр баяжуулаад улам бүр идэвхжүүлээд ингээд нөөцийг бүрэн хураагаад эрчим энерги дасар өндөр гоё болоод ингээд улам яалтчгүй бид нэр одоо ингээд дээшээгээ бас өндөрт өөрсдийгээ улам сайн бэлтжиж эргээд бас одоо ингээд хүмүүстэйгээ эргэж тэрийгээ гэж тарааж тийм энерги ингээд таралт өсөж вортекс явж учраас өгдөг учраас ийм гоё одоо бас Эмират хоттой Дубай хоттой бас ингээд энэ жилийнхаа одоо бас сургалт гүнзгий шатны зүйл явжаад ирсэн. Тэгээд үнэхээр гоё Дубай хот бол гоё байлаа. Дубай хотын хөгжил улам нэмэгдсээр байна. Тэгээд одоо тэр хот бол одоо тийм үнэхээр бид нар дэлхийд бүр номер 1 байна гэсэн тэр одоо үзэл санаа агуу гоё алсын хараатай амьдрч чинь хүмүүс нь. За тэгээд бяцлал талаас нь харахад бол 2 цаг тутамдаа талархдаг. Тэр нь бол үнэхээр гайхалтай. Тэгээд тэрийг бол ерөөсөө алдахгүйгээр байнга ингээд хонхон дуурайд 2 цаг тутамдаа одоо тэгж талархдаг. Одоо талархаж байна гэдэг чинь тэр улсаараа талархаж байна гэдэг чинь улсынхаа эрчим энергийг одоо үргэлж өдөрт нь ингээд цэвэрлээд өдөрт нь цэвэрхэн томлох авч яваад байна тухайн улсаараа. Тийм учраас одоо тэр талаас нь би илүү бүр харж та бас үнэхээр бас баярлж байлаа. Монгол оромч гэсэн бас цаг нашилж байгаа учраас ирээдүйд те бид нар бас ирж яваад улсаараа бяцлаж улсаараа улс орныхоо төлөө улсынхаа ухамсарыг өсгөхийн төлөө ингэж хамтдаа олон хүмүүс бас гоё тутагшаага чимээх тэр цаг тухгүй одоо олон хурдан болж байгаа хтаа л гэж талархажсэн да. За баярлалаа. Маш гоё энергиг те одоо маш олон хүмүүс маш олон ээжүүдэд таас хүргэдэг. Тэгээ тантай уулзгаар бас яг л нэг юм дотоод юм дотроос гэрэлтэй байгаа юм шиг мэдрэмжийг би хүртэл авдаг шүү дээ. Тэгээд тиймээд одоо яг туудахгүй болох гэж байгаа жаргалтай ээж ивентэд маань бас хүндэд зочин илтгэгчээр та оролцож байгаа тийм. Тэгэхээр яг энэ ивентээрээ хүрэлцээрсэн ээжүүдтэй ямар мэдээлэл, ямар илтгэлийг танилцуулах чинь ямар сэдвийн хүрээнд илтгэлээ ярих вэ? За одоо яг энэ удаагийн илтгэлээр бол 70 дахь ухамсартайгаа бүр яг амьд харилцаа бий болгож шинэ амьдралын хүчийг яаж дотроосоо бий болгох юм гэдэг дээр яг төвлөрч бэлдэж байна. Тэгээд хүмүүст бол одоо өдөр бүр шинэ байх хэрэгтэй байна. Өглөө болгон одоо жам усаараа нар манддаг шиг өдөр бүр Монгол хүн бүрт маань гэж өдөр бүр шинэ ирчин мандаасаа дотроос нь мандаасаа гэж хүсэж байна. Яг энэ тал дээр илүү төвлөрч одоо илтгэлийг одоо маш гоо богинохон хугацаанд оновчтойгоор ингэж хөргөх болно. Тэгээд 70 дахь ухамсартайгаа амьд харилцаа бий болгоно гэдэг бол одоо миний бас хүмүүст хүрдэг өөрчлөлөгч нартай маш гоё үр дүн гаргадаг бас хамгийн гол цөм хэсэг маань гэдэг. Тэгээ энийг одоо бас задлах гэж байна. За гайхалтай. Тэгэхээр манайх одоо ингэдэг штэ ээжид маань манай академиөрөө ээжид маань өөрөө нэг хувь өөрчлөлт юм бол хүүхдүүд нь дагаад 100% өөрчлөлтнө гэдэг юм уриатаар ажилтдаг. Тэнгүүд таны нэг сүүлд нэг орсон подкастнаас нь сонссон байхгүй хүн өөрөө өөрчлөлт гэх юм бол бусд нь ингээд дагаад өөрчлөгддөг гэдэг нэг яриа хийсэн байсан. Тэгэхээр та өөрийнхөө хувьд одоо байгаа яг ууган жаргал тийм өмнө байсан ууган жаргалаас хэр их өөрчлөгдсөн. Таныг дагаад бусад гэр бүлийнх юм ч юм уу тийм бусад хүмүүс хэр их өөрчлөгдсөн талаараа гаргасан. За тэгээ яг сүүлд нэг яг подкастн дээр ярьж исэн. Яг хүн ингээд өөрийгөө яг өөрчлөөд өөрийгөө ойлгоод өөрчлөхөөс илүү бүр яг дотоодоос ойлгож эхлэхэд нөгөө эргэн тойронд байгаа бусад хүмүүсээ ойлгох тэр давтамжинд орж байгаа. Тэр хүн өөрийгөө ойлгосон цагт бол тухайн хүмүүс л ажлын байран дээр ч бай, гэр бүлийн тойрогдч бай, бусад бүгд тойрогт тэр хүний X удаагийн давтамж байдаг.
бүгдээрээ адилхан зүрхтэй юу тийм зүрхтэй шүү дээ. Тийм учраас бид нар чинь тархинасаа ингэж янаад зүрхэндээ ирж амьдардаг учраас хүн гэдэг мөн чанарч яг зүрхнээсээ л гардаг. Тийм учраас тархинасаа буугаад зүрхэндээ амьдраад за тэр цам хүчтэй яг ингэж өөрийгөө дотгошоо ойлгоод бид нар одоо яг ингээ академик шинжлэх ухааны одоо аргын талын сургалтуудаар бол дийлэнх нь дандаа нөгөө гадаад тал макро орчин юу вэ гэдгийг заалгачаад байгаа юм. Нэгд нөөрэнгээс тэгээ 12 дугаар анги хүртлээ ихтэй сургуулиудад тий ер нь нар гэж одоо яг юу юм бэ? За энэ байгаль газар зүүн одоо бүх зүйлийн тогтолцоо тий байгалийн шинжлэх ухаанаараа энэ байгалийн зүйлсүүд чи юу юм бэ гэдгийг гаднаас нь ингээ заалгачаад байна. За хүний атом гэж юу юм гаднаас нь заалгачаад байна. Хүн гэж яг юу юм бэ гэдэг ингээд эрүүл мэндийн хичээл дээр юм чинь. Гэтэл яг нэг хоцрогдоод байгаа, яг нэг бүр яг орхигдоод байгаа орон зайвал дотооддоо хүн юу юм бэ гэдгийг л заагаа байгаа манай боловсролын систем ч гэсэн. Тэнгүүд тэр нь хүмүүст орхигдчихж байгаа учраас ирээдүйд одоо бэлтгэж байгаа хүмүүс маань ирээдүйд манай хүүхэд залуучууд насанд хүрсний хаан дараа амьдралд нь сорилт бэрхшээл одоо учрахад миний дотоодод юу байгаа юм бэ гэдэг мэдхгүйгээр тэрийг ингээ буруугаар туулчаад байгаа байхгүй бүдэрчээд байгаа байхгүй. Гагцгүй хэрэг тэрийг ингэж дотооддоо чиний одоо өөрийн чинь PCB ийм одоо эсийн төвшөнд ингэж илжүүлдэг. Атомын төвшөнд одоо энергийн төвшөнд нэг одоо эс чинь бүр ийм потенциалтай байдаг. За чиний амьдралын хүч гэхэд чинь чи өдөр бүр амьдралын хүч дээр одоо шинэ амьдралын хүчийг өгч чадна, авч чадна. Тэрийг чи өөрөө бүр ингэж дүүргэж чадна. За чиний оюун санааны потенциал гэдэг чинь оюун санааны төвшөндөө ийм байгаад байгаа юм. Сэтгэл гэдэг чинь ийм байгаад байгаа юм. За тэгээд түүний цам бүр атма буюу одоо сүнсний давхар гэж байгаа юм. Энд одоо хүний хувь зайны зам мөр буюу даалгавар ирдэг. Тэр хүн болгон онцгой одоо давтагдшгүй ур чадвартай юм. Онцгой одоо хувь зайны зам мөртэй юм. Тэр хүүхэд бол хоорондоо ирээдүйд манай Монгол улс бол хүн болгон хоорондоо өрсөлдөх ямар ч хэрэггүй. Өрсөлдөөн гэдэг чинь цаанаас айцыг аваад байгаа байхгүй. Ямар ч талбарт гэсэн, ямар ч салбарт бас. Тийм учраас өрсөлдөх сэтгэлгээнээс бид нар ангижрах хэрэгтэй. Хүн болгоны онцгой давтамжийг хүн болгоны тэр хувь зайны зам мөрөөр адилхан бүжиглдэг байлаа гэхэд одоо манай хоогийн маш гоё Монгол биелэг бүжиглдэг ш. Гэтэл хоогийн бүжигд бол шал өөр юм. Яад гэр чиний дотоод оюун санаа, чиний дотоод мэдрэмж ороод ирэхэр чи бусад бүжигчдээсээ онцгой өөр байна. Ялгарна. Чи яг чиний хооги гэдэг өөр хүн байхгүй ш. Чиний сүнс давтагдахгүй, чиний мөн чанар давтагдахгүй, чиний айн шиг, чиний дүр төрх давтагдахгүй. Тэгэхээр чиний бүжиг бол яалтч онцгой байхгүй. Тэгэхээр чамд бас өрсөлдөх ямар ч юу байхгүй. Хэрэг байхгүй. Чи угаасаа л онцгой чиний тэр давтамж энерги тэнд өгж байгаа эрчим бүжгийн тэр бие биелгээ тэрүүгээр гаргаж байгаа тэр хөдөлгөөн угаасаа л өөр. Тийм учраас ингээд онцгой давтамж чинь хооги гэдэг хүнээр гараад ирж байгаа. Тийм болохоор манай одоо бүх хүмүүс хүүхдүүд бүгдээрээ ингээд гоё айцгүйгээр өрсөлдөхгүйгээр гоё ингэж тий өөр өөрийнхөө тойрогт асмаар штеп. Энэ бол одоо сэтгэл санааны хувьд ясвар гоё зүйл байгаа байхгүй. Тэгээд чиний дотоод сүнсний зам хүч юм байна. Түүний цан чиний их үүсэр гэж байна. Түүний цан чиний бүх зүйл ингэж оршиж байна гэдэг зүйлсийг дотоодоос нь багаасаа энийг тий бид нар ингээд заагаад эхэлчих юм бол мэдээд эхэлчих юм бол одоо энэ зүйл бол одоо ирээдүйд тулгарч байгаа. Ирээдүйд л бид нарт угаасаа сорилтууд тулгарна, бэрхшээлүүд тулгарна. Тэрийг зөвхөн зөв замаар даван тулгал болчихж байгаа. Тэгэд энийг ингээд сурцсан мэдсэн хүн чинь дотоодосоо мэдсэн хүн чинь угаасаа л энийг ингэж тулна гэдэг амьдралын зөв шийдлийг өргөлж гаргаж чаддаг болчихсон. Тэгэхээр миний одоо тэр хувь хүн ууган жаргал гэдэг хүний хувьд энэ бүх зүйлсүүд одоо өөрчлөгдсөн гэсэн. Мөн чанарын төвшөнд дотоод одоо мөн чанарын төвшөнд би одоо өөрийнхөө бие эрхтний системийг эсийг гоё эрүүл авч явах энэ төвшөнд, оюун санаагаа тэнцвэртэй авч явах энэ төвшөнд, хувь заяаныхаа зам мөрөөр ямар ч айдасгүйгээр ямар ч өрсөлдөхгүйгээр амьдрахын төвшөнд онцгой одоо өөрийнхөө чадамжийг бусдаа илгээх. За тэг ингэж өөрчлөхийн төвшөнд бол ингэж гоё өөрчлөгдсөн. За тэгээд яг ээж хүний төвшөнд бол хүүхдэд тийхтэй бяцлагч хүн бол одоо далд тухамжтай ажилтдаг хүн бол яг гизэн дахтан тэр одоо хөрөнгө оруулалтыг хийж өглөө болгонгой 5 цагт босч ингэж бяцлаглыг хийж исэн учраас төрөхтэй хүүхдүүд маань одоо ингээд муудраа бол асуудалгүй хийчдэг болчих чинь муудраа хийж чадчихээн. За тэгээ ингээд яг ажиглаад авах бол ингээд харахад нь л угаасаа бяцлагаад байгаа шүү дээ. Бяцлагаад тэнгууд манай охин тэгж байгаа байхгүй. Ээж та өглөө бяцлахын, өдөр бяцлахын, явж байхдаа бяцлахын, удаж байхдаа бяцлахын ингээ оронд орчод тэгж байгаа байхгүй. Нэр яг орондоо орчод хүртэл бяцлагдаг. Тэр ингээ миний одоо алхам тутамдын бяцлал гэдэг зүйл ерөөс татчихж байгаа. Тэгээ тэрийг харж байгаа хүүхд болохоор яг ингээд дагаал
одоо тэгвэл хоёулаа цэнгэлэх үү гэл ингээд та ингээд одоо юугаа цэнгэлж байгаа хамт цэнэгдэж гэх юм. Ингээд хамтдаа гоё үйлдэл хийхээр хүүхдүүд хүртэл өөрчлөгдөж байгаа. Тэгээ ээж гэдэг хүн чинь өөрөө угаасаа гэрийнхаа нөгөө их усүрийн vortex эрчим их усүр нөхгүй. Тэгэхээр ээж хүн угаасаа ингээд эрчим нь гоё энерги нь өсөөд ирэхлээр бэлэг мөн чанарыг ээж хүн авч явдаг. Бэлгийн мэлмэ гэж яриад байгаа. Тэр бэлгийн дотоод мөн чанарыг ээж хүн авч явдаг. Тэгэхээр тэр нь өөрчлөгдөж ирэхээр аяанда нөгөө нөхөрлөгөө тэр чинь нөлөөл хэлэхгүй байсан ч шууд нөхөрлөгөө цацарж байгаа гэр бүлийн тойрогт ингээд нар зүй эргэлтийг бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл маань ингээд хүнтэй суугаасаа өмнө би нөгөө бяцлагч байсан учраас амьдрал дээр энэ маань шууд гараад ирж байгаа. Тэнгүүд маш гоё байсан. Нөгөө одоо нөгөө мэдээж залуу гэр бүлийн хувьд үл ойлголцол үүсэх гэдэг юм бол тэрийг одоо ингэж нөгөө бяцлаглалын талаас нь одоо тий тайлж штэ, ухаарж штэ. Тийм учраас одоо ингэж үл ойлголцол баг гарна. Тэгээд одоо хүнтэй суухаасаа өмнө одоо энэ ухаанаар ингэж суралцаад даалдах хумсрынхаа өөртөө харьцах энэ техникүүдийг эзэмшчих юм бол яаж анханасаа угаасаа зөв зайны тий зам болоор зөв ингэж сүнсний төвшин, сүнсний учрал гэж байгаа. Одоо хүмүүс бол яаж юм гэхээр гаднаас авчрал байгаа. Зүр нүднэрээ харж байгаа. Харах мэлмээр зүгээр гадаад орчныг л харж сонгоод байна. Яг одоо хувь зайны зам өрөөрөө сүнсний учралаараа учрах тэр учрал бол сүнсний төвшөнд өөрөө өсөх ёстой. Өөрөө та сүнсний төвшөнд өсөөд өөрийгөө би сэтгэл оюун санаа бүрэн бүтэн нэг жил ингэ бэлтгэсэн байхад та энэ төвшөнд байгаа бол энэ төвшөнд тэр хүнийг сүнсний төвшөнд авчирчиж арга бэлэг хоёр нийлж хам тэр гэр бүл маш гоо тэнцвэртэй арга бэлэг ингэж нийлж гарч ирэх гэр бүл болох. Тэгээ орчлон маш сайхан зүйлүүдх юм. Өөрөө унтсан төвшөндөө ухамсарын төвшөнд унтсан энерги нь унтсан зүгээр л нүдэрээ хараад гоё юм бэ одоо өндөр нам юм бэ чи өргөн бүдүүн бэ гэдэг зүйл дүгнэлтийг хийж агаад яг тэр унтсан төвшөндөө яг л татчихдаг. Ингээд нөгөө арга бэлэг хоёр чинь нийлэхгүй ийм унтсан төвшөнд энерги нийлчих авчирс тэр гэр бүл удаан тогтохгүй сарничиж байгаа. Тэгэхээр би одоо залуу гэр бүлүүдэд залуу ээж нар залуу охтуудад бол бүр энэ ухааныг тэг хүнтэй суухаас өмнө гоё судалж тэг хүнтэй суухаас өмнө энэ зүйлийг эзэмшчих юм бол тэг өөрийгөө сайхан бэлтчих юм бол ухамсараа ийм байлгачаад ийм үнийг татаач тэг ингэж арга бидэг нийлж ирээдүйд бид нар эргээд ингээд ингэсэн гоё одоо тэр ухамсарын төвшин өндөр алтан хэмжээсэнд одоо арга бэлэг нийлээд Монголын гэр бүл тэнд нэг сайхан гэр бүл үүсгэж эргээд гоё тийм өндөр тавтамжтай сүнсний одоо яг хөөх тэр сүнс гэж ирж байна. Монголын тэр гоё өндөр тавтамжтай хүүхдүүдийг бид нэр ирээдүйд дахиад төрүүлэх байхгүй. Бас төрсөн хүүхдүүдээ ирээдүйд бас авч явна шүү дээ. Гэр бүлд л хамгийн суурь мөнгөжл явагдаж байна. Тийм учраас одоо миний амьдралд нөлөөлж байгаа зүйлсүүд туршлагууд бол яг л ингэж явж байгаа. Хамгийн гоё зүйл нь бол би яг энэ ухааныг ганц би байхдаа судалсан байсан учраас илүү нөгөө алдахгүй байх төвшөндөө илүү нөгөө ойлголцохгүй биш ойлголцох төвшөндөө ингээд гэр бүлийн харилцаанд ч гэсэн бүх өдөр тутамдаа энэ ухаанаа хэрэгжилж явж байгаа учраас надад маш гоё бид бүр энэндээ илүү талархдаг байхгүй. Яаж би те ганц үеийнхтэй энэ зүйлийг мэдчихсэн юм бэ? Яаж би ганц үеийнхтэй энэ зүйлсүүдийг суралцсан юм бэ гэж талархдаг. Тэгээ бол юм гоё. Шууд нөлөө. Тэгэхээр би ингэж бодлоо л та одоо таны ярианаас магадгүй зарим хүмүүс шууд ингэж ойлгох одоо тийм залуу байхдаа ч юм уу гэр бүл болоог байхдаа би энийг ойлгоцсон юм чинь тэгвэл би одоо нөгөө нэг одоо аль хэдийнэ 3 хүүхэдтэй ч юм уу аль хэдийнэ бид хоёр одоо нөхөртөө хамт амьдраад олон жил болчихлоо тэгвэл баг энэ ухамсарт суух маш хэцүү юм шиг байна гэдэг ойлголтыг авчиж магадгүй нөгөө талаас тэгмүүд та тэгж бодож байгаа хүмүүс байвал одоо зөвлөж энэ даалт ухамсар ч өөрөө яг одоо хідэн хэрэг хугацаанд ингэж дадлыг бий болгох хэрэгтэй тий өөрөөсөө яаж хэрхэн ажиллах хэрэгтэй яг залуудаа байх юм одоо айл хэдийнэ ийм болцсон эсвэл асуудалтай гэр бүлийн хооронд ч юм тий байх боломж байгаа юм уу байлгүй яг байна. Тэгэд даалт ухамсар дээр ингэж бяцлал ороод ирэхээр асар хүчтэй болчиход байгаа юм. Бас нэг онцлог. Даалт ухамсар гэдэг чинь өөрөө бас аюу хүчтэй техник. Дангаараа маш хүчтэй одоо өөрийн тэр потенциал чадамж нөөцийг л хэлээд байгаа хүнд байгаа гайхалтай чадамж. Тэрийг эргээр нь одоо бяцлаглалын техникээр хамгийн эерэг зарчмаар нь ажилуулад эхлэх юм бол үнэхээр одоо боломжтой сайхан одоо харилцаатай гэр бүлийг үүсгэж болно. Тэгэхээр та өөрөө дотоодосоо зүрхнээс л хүсэх юм бол тэр хүсэг цаана хүчтэй одоо өөрчлөлтүүдийг хийх бүрэн боломжтой. За тэгээ ер нь энэ даалт ухамсар бяцлаглалын төвшин бол цаг хугацааг бол одоо яаж 9 жилд ер нь ойролцоогоор би хэлээ л 9 жилд хүн ингээд удаанаар яваад тий ямар нэгэн зүйлээр ингээд яваад төөрөөд явж явах зүйл
9 жилд ойлгохгүй байсан зүйлийг бол 9 сард шахаж ойлгох, ухаарах, бясалгах, өөрийгөө олох бүрэн боломжтой. Гайхалтай бас тийм 9 жилийг 9 сар болгож шахах хийг хүсэж байгаа хүн байвал одоо энэ ирээдүйд бас ирэх нь шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө ийм хугацааны хувьд одоо цаг хугацаа гэдэг чинь өөрөө маш үнцэнтэй зүйл шүү дээ. Бид нэр тийм учраас энэ цаг хугацааны хувьд ингэж. Тэгэхээр юм бол мэдээж оройтдаггүй. Хамгийн гол нь хойшлуулж болохгүй. Та өнөөдөр сонссон бол яг өнөөдөр л үйлдэл хийх хэрэгтэй гэдэг дээр аяг учиртай. Тийм учраас яг л одоо ингэж мэдээж яг гэр бүл гарсан төлөвлөсөн аль хэзээний 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэй болцсон тийм ээжүүдтэй ийм хүмүүстэй угаасаа та өөрөө зүрхнээсээ хүсч чадах юм бол амьдралаа яг өөрийнхөө бэлэг энергээр эмэгтэй тэр өөрийн одоо эмэгтэй энергийн одоо хүч чи өөрөө бас аюу хүч таахгүй эрэгтэй хүн чинь угаасаа төрмөлн цаанаасаа аргын энергтэй. Эмэгтэй хүн чинь болохоор төрмөлн цаанаасаа энэ бэлэг оюун санааны чадамжинд асар өндөр ер тах хүчтэй. Тэнгүүд яаж ч утсан эмэгтэй дийлэх гэдэг байгаа зү. Тэр бүр онлынхоо эмэгтэй дагах гэдэг. Тэгэхээр та дагуулмаар байна уу, дагмаар байна уу? Тэгэд энэ бэлэг оюун санааны хэдийгээр мэдээж ирэг гаднаасаа харахад тий одоо манай эрт цагт ч гэсэн одоо бүр алтан ургийн үед ч гэсэн эрт дээр одоо Монголын эрт цагт ч гэсэн дандаа одоо тэр хүчийг бол дотоод бэлэг энергийн хүчийг бол манай Монголын хатад өөрсдөө гаргадаг гэсэн. Яг энэ одоо энерги төвшөндөө, бяцлах төвшөндөө, орших төвшөндөө бүр ингэж гаргадаг гэсэн. Тийм учраас нөгөө нэг энийг бол өөрөө ингэж заавал ил гаргаад ах. Заавал ил илэрхийлээд байдаг бас зүйл шүү. Зүгээр өөрөө бяцлагж байхад тий өөрөө наан ингэж эрчмээ гой өндөр болгоцсон байхад л таны нөхөр тантай хамт нэгэн зорилготой болох. Танаа гэр бүл нийтмэл одоо зорилготой болох. Нэг зүйлийн төлөө тий хатгсан гар шиг ингэж хамтдаа зүтг арга биелэг хоёр нийлээд явах. Үр хүүхдийнхаа төлөө тэгээ нөгөө хувиршгүй сэтгэлтэй байх, хариуцлагатай байх гэдэг чинь аюул чухал шүү дээ. Энэ зүйлээ аяанда өөртөө ингэж ухамсарлах тийм одоо ухамсар гэж тэр гэр бүлүүдэд одоо ингэ өөрчлөгдөжтэйсээ харж байхад ингээд эхнэр нь өөрчлөгдөөд бяцлагаад ингээд аяанда ингээд эрчим нь өөр болоод ирэхээр нөхрийн тэр хариуцлага ухамсар өөрөөс нь ингэж гарч ирж ийн гэж өөрчлөгчд маань хэлж байгаа юм. Би ингээд сая ингээд хэдэн удаагийн одоо тэг бяцлагын дараа манай нөхөрт ийм өөрчлөлт гарсан. Болтгийн биш үү. Гэтэ бид хоёулаа битээр хоорондоо ярьж хахтал наа чи ер нь нэг те бараг л 3 улирлын дараа л болох болов гэж бодож исэн зүйлэл нэг сарын дотор ч юм 27 хоногийн дараа ингэ болчих жишээ. Өөр битээр наач бүр үнэхээр одоо тэг хүнд асуудлыг битээр ингэ ярьж байна гэж өөрчлөлтөд кейс дээр ярьж хахад бүр наан ингэ өөрчлөлт шүү дээ. Тэгэхээр бидний бүр бодож байгаагаас энэ ухамсарын урд аягүй хурдан байхгүй. Хүн бол угаасаа төсөөлөхдөө маш одоо махан биений одоо тэр физик чадамжаараа аягүй удаанаар төсөөлдөг. Гэтэл ухамсар гэдэг чинь өөрөө гэрлийн урттай зүйл. Тэр нь аягүй гэрэл гэдэг чинь одоо зүгээр хамгийн наад захын жишээ зүгээр нараар төлөвлөхөд нарны гэрэл яаж хурдан тархдаг вэ те? Тэр шиг бид нар ухамсараа тийм гоо цэвэр тунгалаг байлгаж чадах юм бол хурд бол одоо тэр чинь нөгөө шин зорилго дээр чинь тэр хурд мурд нь ажиглагдах гэж чинь үр дүн бодит үр дүн болж гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн дагуулаа тийм ингэж гоё сайхан цогцолтой, цохролтой амьдрах боломж бүрэн байна шүү дээ. Та хүсэх юм бол бүх боломж байна л гэсэн. Яг энэ талаар бүр өөрөө мэдрээд тий өөрөө мэдэрээ хараад бүр манай одоо метр том нэрж уулзах бас боломжтой жаргалтай ивент байна. Надруу яг өнгөрсөн жилийн та одоо ингээ 2 дахь жилдээ оролцож байгаа тий ивенттэй. Тэгвэл өнгөрсөн жилийн яг жаргалтай ивентийн дараа би яг саяны таны ярианаас саналаа гэд. Ууган жаргал мэдэртэй холбоодог өгч, уулзуулаад өгч, хаягн хааны тийм болоо 2-3 хүн бол над руу ярьсан. Над руу ч нэг би ч одоо яг бүх постэр мэдээллүүд дээр миний дугаар байдаг болохоор над руу маш олон хүмүүс ярьдаг байхгүй. Тэгээд тэгтэн би таны пэйжийг чатгаараа туслаад таны пэйжийг өгөөд за энэ рүү ниччээрээ дугаар нь бэ шүү гэл холбогдож ирсэн. Тэгэхээр дараа нь хүмүүс магадгүй ойлгосон ч юм уу зүйл байдаг байх. Тэгээ эсвэл нөгөө нэг хугацаанд болохоор ч юм уу тантай холбогддог юм болов. Яагаад ч юм би тэр үедээ мэдээллийг авч чадаагүй ч юм уу тэр үедээ уулзъя гэдэг юм зориг хүрээгүй хүмүүс маш их байдаг юм байна. Дараа нь зориг хүрээд ч юм уу те за би ерөөсөө л энэтэй уулзахтай байна гэдэг юм мэдрэмжийг аваад тантай холбогдохыг хүссэн хүмүүс маш их байдаг. Тэгээд энэ талаар та хаваалцаж ер нь дараа нь одоо юм өөрчлөгдсөн хүмүүс жишээ гоё яриач. За тэгээ яг одоо яг тод санагдаж байна нэг ивентийн дараа ивент болсноос бүр хагас жилийн дараа нэг хүн баг ирж болцсон. Тэгээ тэр хүн бүр уулзалтаа бүр аюу тэгээд
маш гоё баяр баясгалантайгаар түүхээ хуваалцсан. Тэгээд яг өмнө жил ивентэд оролцсон гэж аахгүй. Тэгээд яг галтай ивентэд оролцсон. Тэгээд би ингээд яг ганцаараа сууж исэн. Тэгээд яг ингээд заалны гол сууж исэн. Тэгээд яг таны ингээд яг ихтгэл ингээд яваал тэгээд бэлтгэл яваал ингээд тэр мөчтөл миний амьдрал миний нүдний өмнөр бүх амьдрал маань ингээд бүр ингээд өнгөрсөн тий одоо ирээд бүх амьдрал маань ингээд өрнөөл өнгөрсөн. Тэгээд би бүр ингээд гэртээ хүүхдээ хардаг гэж тэгэл яг тэр төвшөндөө ингээд гаццсан байсан. Тэгээд надад орлого хэрэгтэй байсан. Надад бүх зүйл ингээд хэрэгтэй зүйлсүүд маш их байсан. Тэгээд би яагаад би энэ хүртэл ганцаараа ингээд явж байгаа юм бэ? Яагаад би өнөөдөр тэрийг зүгээр би ивент гэж ойлгоод зүгээр сонирхоод ирсэн гэж аахгүй. Надад амьдралд өөрчлөлт оруулах гэж бодоагүй. Ивентүүд байж л тийм яг ерөн зүгээр нэг очиод үзье л гэж бодож ирсэн. Гэтэл миний амьдралд бол хагас жилийн дотор бүр 360 градус миний амьдрал ирсэн. Ивентийн дараагаас би үйлдэл хийж чадахгүйсэн. Би бодсноо ингээд бодит үйлдэл болгож чадахгүйсэн. Би ивентээс гараад би шууд үйлдэл хийж эхлээл. Тэнд миний ингээд хөгжөө тайлгдсан гэж гацаа тайлгдсан. Би ингээд асгараал миний бүх нүднээс ингээд гараад тэгэл тэр нулимсаар миний бүх юм төгжижсэн ингээд тайлгдсан юм билээ. Тэгээ тэр хүн үед ойлгоо гэж аахгүй. Би ч яад ийм юм болоод байна гэж ойлгоо. Тэгээд би дараад нь шууд үйлдэл хийж эхлэв. Тэгээд ингээд би хагас жил болсны дараа би бүх зүйлээ ойлгоо. Энэ ивент миний ингээд бүх одоо тэр тэнд чи уус тийм эрчим үйлчлдэг байхгүй. Эрчим үйлчлдэг. Нөгөө олуулаа бяцлаж шít мянгуулаа тий 500 бол ийм олуулаа гэж бүгдээр ийм ариун төвлөрөлтэй бичсэн дээр бүгдээр ингээд давуулаа ингээд ирж байгаа. Тэр мянган зүрх гэдэг чинь нэг эрчим дээр ирэхээрээ тэнд ингэж асар том гэрэл ингэж ингээд цацардаг. Тэнгүүд тэр хүний зүйл тэнд яг ингээд бүх юм тайлагдсан. Тэнгүүд нөгөө блокууд гэж хүний амьдралд угаасаа байдаг. Тэр блокууд тэр хүн дээр яг тайлагдаад тэгээ ингээд яг нулимсаар нь гараад гатгшилсан баг. Бараг үс басч. Тэгэл ерөөсөө яг санагдчих шүү. Тэгээ ингээд тайлагдаад ерөөсөө үйлдэл хийж эхлээл орлоготой болсон. Би ийм гоё болсон. Ийм их мөнгөтэй болсон. Би цөм хийсэн өөрийнхөө хувьд би цөм хийсэн гэж байгаа. Тэгэл ямар гоё юм бэ? Тийм гоё үр дүн гэж тэр хүний амьдрал гэж би болсон. Тэгээд ахаад олон хүмүүс хэлж ирсэн ганцхан үнийхийг л өнөөдөр хуваалцъя. Тэгэхээр тэр хүний амьдрал. Тэгээ энэ олон гоё эмэгтэйчүүдээс бас ингээд олон гоё эмэгтэйчүүдийн нэгэн зэрэг тайзан дээр гарах нэгэн зэрэг ингэж тэр хүмүүсээс мэдрэмж авахд би өөрийгөө гээцэн байснаа мэдэрсэн. Яагаад би нүтэл ганцаараа яваа өөрийгөө хайцсан байгаа юм бэ? Ингээд өөрийнхөө гоо сайхан анхаарч хэлсэн гэл. Тэгээ ингээд бүх талаас нь өөрчлөлт гарсан. Тэгээ манай ивент ч угаасаа ямар үлээ те жаргалтай ээж ивент үл те хүнийг одоо ингэж гоо сайхан талаас нь тэнцвэртэй талаас нь манай ануудын амьдралын тэнцвэрийг манай гişгүй ментор бизнес талаас нь тийм ингээд бүх талаас нь санхүү талаас нь гоо сайхан талаас нь эмэгтэй хүний байж болох тэр төгс хөлбрийг гаргаж ирэхин тулд одоо ингэж бүх талаас нь ингэж итгэжүүлж өгч штэ асааж өгч штэ цэнгэлж өгч штэ өдөөж өгч штэ өрдөж өгч штэ тий Тэгэхэд энэ зүйлд яг тэр хүний ингэж жишээгээр болсон юм байна гэдэг л одоо энэ цаг бүчт хэлгээд үнэхээр гоё юм. Тэгээд тэрийг л үнэхээр дараа нь ингэж олон хүмүүсийн тэр зөвхөн ивент дээр ирж байгаа хүмүүсийн амьдрал тэгж өөрчлөгдөж шít. Тэгэхээр манайхан одоо үнэхээр энийг үзээ сууж байгаа инженертэй таны амьдралд ямар нэгэн асуудал байвал ямар нэгэн хүний амьдралд угаасаа сорилт байв тэр гацаа байвал та хүрээд ир ямар ч гэсэн та нэг түгжээгээ тайлаад ав нэг гацаагаа гаргаад ав блокуудаа тайлаад ав. Тэгээд үнэхээр таны амьдралд үйлдэл хийгдэж эхэлдэг юм шүү. Тэгээд бидний угаасаа эцсийн зорилго тийм ч тийм олон сайхан ээжүүд өөрчлөгдөөсэй амьдралд нь эерэг үр дүн гараасай бас бодит үр дүн гараасай л гэж энэ зүйлийг одоо нийгмийн сайн сайхны төлөө маш олон залуучууд маш олон сайхан хүмүүс нийлжтэй энэ зүйлийг хийж авч ирээс тэр үр дүн маань ингээд тэр хүний ингээд шир гардаг юм шүү. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд та нар маань ганцаараач байсан, олуулаач байсан тий ер нь хүнийг юунд уриалах хэрэгтэй вэ гэх юм бол бид нар нэг амьдрал завсарлага аваад илүү одоо энэ гадаад орчин одоо юу гэдэг рекламсартчлаа тэр зүйлээс жоохон ч гэсэн завсарлага аваад хүний дотогшоогоо байх тэр хүний тэр сүнс зүрх сэтгэл мөн чанар энерги нь л өөрчлөгдөж тухайн хүнд одоо байгаа бүх хүсэл мөрөөдөл зорилгууд нь шийдэгдэж эхэлдэг байна. Тийм учраас одоо тийм зүйл тохиолдож байгаа үнэхээр та нарт маань өөрчлөлт орно. Ингээд ордгийн олон хүмүүс одоо ингээд өөрчлөлтүүдийг биеэрээ мэдрээд тий одоо ингээд нөгөө нэг үйлчлүүлчихэд дахин ирэхийг чанар гинэ гэж байна шүү. Тэгэхэд одоо над дээр ирсэн нэг хүн бол бүр ингээд дахин ирдэг. Энэ бол одоо манай миний одоо бас хүмүүст өгч байгаа цэвэр сэтгэлийн маань гоё, тунгалаг сэтгэлийн маань үр дүн болоо гэж. Үнэхээр одоо дахин ирээд одоо цагийн маань үнэхээр дүүргчдэг. Тэгэхээр энэ бол үнэхээр чанар эдим байна. Тэгэхээр одоо миний бас нэг онцгой мөн чанар бол үнэхээр одоо цэвэр сэтгэлийг те зүрхнээсээ хүмүүст гоё өгч чадчих байсан ажил маань бас хүмүүст гоё ингэж үр дүн авчирдаг юм байна л гэж талархаж байна. Маш гоё.
сонсож бүр урам очлоо. Тэгээд удахгүй 3 сарын 8 олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр болох жаргалтай оюунлаг ивентээрээ бас уулзъя. Тэгээд манай ууган жаргал ментортой маань уулзахыг хүсэх юм бол тэр олон ээжүүд донд тэгээ ийм гоё энерги асааж дотроосоо гэрэлтхийг хүсэж байгаа бол та заавал хүрээд ирээрээ ганцаараа ч гэсэн хамаагүй хүрээд ирээрээ гэж хэлсмээр байна те. Тэгээд өнөөдөр хамтдаа богино хугацаанд ч гэсэн ярилцсан танд маш их баярлалаа. Цаг зав зориулаад оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд 3 сарын 8-нд уулзъя. Тэгээд сүүлийн хугацааг үлдээе. За тэгээд энэ одоо 2026 он тэгээд энэ морь жил бол одоо монголчуудын хувьд, монгол эмэгтэйчүүдийн хувьд бүр маш оюун санааны өндөрлөгт ирэх, илүү дотоод тэр өөрийгөө олох, дотоод оюун санаагаа нөөцөө гаргаж ирэх, тэр нөөцөө задлах гэж ирдэг. Тийм их эрчим энергийн хувилрал явагдаж байгаа. Тэгэхээр энэ хүрээлэн буй орчин цаг хугацаа орон зай гэдэг нь хүний байгалаас маш өндөр дэмжиж өгдөг учраас бид нар энэ морь жилд одоо ерөөсөө маш их өсрэлттэй хийх нь оюун санааны төвшөндөө ухаасрын алтан хэмжээсэнд ирэх хэрэгтэй. Тэгэхээр та нар маань одоо өөрийнхөө төлөө цаг хугацаагаа зарцуулаарай. Өөрийнхөө төлөө нэг өдөр ч гэсэн тэр яг эмэгтэйчүүдийн ирэх гэдэг өдрөө яг бүрэн утгаар нь энергийн төвшөндөө бүр ингэж өөртөө цаг хугацаа зарж өөртөө гоё бидэг бариарай гэж хүсмээр байна. Тэгээд та бүхнийгээ одоо энэ маш гоё одоо ивент жаргалтай ээж ивенттэй 3 сарын 8-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. За баярлалаа. Дараагийн лайваараа дахин уулзцгаая. Баяртай.